Guys, өнөөдөр болохоор би бас мейкапын бичлэг хийн. Тэгээд ямар мейкап хийх вэ гэхлээр энэ ер нь сүүлийн үед амар одлоодсэн. Гэтэ одоо ер нь бол трендээс гарсан л та юм Ниннигийн Aespa-гийн Ниннигийн мейкапыг би өөрийнхөө мейкапын одоо тийм стайлтай хайлаад хастуулаад тэгээд ийм мейкап хий гэж бодож байна. Одоо болохоор би нүрээ угаацсан, тосмосоо түрхээгүй ийм бүрхүү байна. Тэгээд одоо тосоо түрхчээд хүрээ дээрээ. Одоо ингээд би энэ зургийг харахаар ийм линз нь яг бор өнгөтэй байна л да. Гэтэ би болохоор саарл өнгөтэйг зүй гэж бодсон. Борыг зүүх үү? За борыг зүүчээ заяа. Өнөөдөр би нүрээ будаад хаашаа явах гэж байгаа вэ гэхлээр өнөөдөр би нөгөө Zootopia 2 үзэж байгаа. Тэгээд тэрэндээ зориулж нүрээ бодож байна. Би нөгөө Zootopia 1-ийг ерөөс үзег байсан байхгүй аль дээр гарч ирчих чинь. Тэгээ өчигдөр шөнө би өнөөдөр өглөө хичээлтэй байсан гэсэн өчигдөр шөнөжгөө Zootopia 1-ийг үзээ. Тэгээ айгүй хөөрхөн хөвгөлтэй кино байсан байлиг. За ийм борт линз дүүсэн. Одоо би тусаасан байгаа. Ягаад гэвэл одоо ингэ ер нь миний нойр айгүй тутус явж байгаа. Тэгээд шууд линз зөнгүүд ингэ жоо хорсоод ингэ чигш айгүй муу авдаг хгүй нүдэнд. Тэгээд би линз үсний хадраа шууд тусаалаад сочдөг. Тэрчсэн ийм праймераа бол тавина. Яг тэнгууд өнөөдөр би болохоор крем биш кушн ашиглаж байгаа. Ягаад гэвэл энэ кушны хугацаанд дуусах гэдэг байгаа. Би нэг кушн ашигладаггүй. Тэгээ энэ дүүгийнх, манай дүүгийнх ийм Clio-гийн кушн байна. Тэгээд ер нь бол би кушн ашиглахаар нэг тийм ер нь жоохон ажиллагаатай санагдаад идэг байхгүй юу. Тэгээд би шууд крем түрхээд ер нь тассан юм аа л хийх туртай. Тэгээ хаяада энийг ашигладаг ер нь. Тэгээ нэг өөмөө дарагдахгүй байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгээ бас амар бага ороод тийм. За ямар ч гэсэн ингээд энэ дээр авчлаа. Би кушныг нэг юу анх нүүр бодож эхэлж байхдаа л амар ашиглаж байсан. Яг л тэр үед ингээд YouTube энэ төр үзэнгүүт хүмүүс дандаа кушн ашиглаад идэг байсан байхгүй юу. Одоо тэг ингээд юу кушны нэрээр ашиглахдаа би нэмшлэг үзчихсэн байхгүй TikTok-оос энд нь ингэж дарчаад шууд ингэж яах юм бол тэр чинь нэг газар ингэ бөөгнөрчдөг гэсэн. Тэгээд түрхээхийн өмнө ийм таглаан дэр нь ингэж жоохон товшиж агаад тэгээд түрхдэг гэж би харсан юм байна TikTok-оос. Цагид болж чинь би ер нь одоо айгүй яаралтай нүрээ бодож байна л да. Яг л одоо 4:27 болж байна. Тэгээд би 6-аас найз залуутайгаа уулзаж кино үзнэ. Үсээ би нөгөө нэг өчтөр би ер нь үсээ ингээд хичээлдээ явахынхаа өмнөх өдөр нь ингээд нэг heatless curls гээд ийм ороодаг юмар ороогоод унтчихдаг байхгүй. Тэнгүүт амар айгу удаан ингээд барьчдаг. Тэгээд азар харин өчтөр яг тэгж унтсан байж тараа тий. Үсэн дээр бол тийм цаг алдахааргүй байна. Дахиад жоохон яахгүй л нэрээс ингээ харагдахгүй. Гэтэ би нөгөө консилер ашиглана л да. Тэгтэл хийж бас арай л харагдахгүй байгаа юм. Яг одоо консилер ийм консилераар би нүднийхаа доотлын энийг одоо тэгтээ ингээд хавар болцсон болохоор арьс амар хуурашаад байгаа миний арьс. Тэгээд амар батга энэ төр гараад би тэг нөгөө батгаа зүгээр ойлгож чаддаг байхгүй. Тэгэл толгой гарч ирээгүй байхад нь л шахаад тэр айгу буруул гэсэлтэй. Тэгтээ харагтаад ингээд надаа бол тэгэж тэгээ яаж байгаа тийм мэдээтэй батгах чинь ингээд консилероор дарагддаг байхгүй. Тэнгүүт нь би шахаад батганы сорив болгочингуудаа консилерчдэг байхгүй. Гэтэ яг дараа нь бас үлдчихдэг л би тэр батганы сорив. Одоо надад тийм батганы сорив байна байсан. Яа энэ нүдний доотлын энэ ер нь бол ингэж дарахгүй бол
амар муухай харагддаг ер нь. Тийм амар хөвгшин харагдуулдаг байхгүй юу? Энэ нүдний доотлын eye bag. Тэгээд би нэлээ ингэж цайвар өнгийн юмар дарчдаг. Тэнгүүт одоо ингэж одоо би өөр өнгийн консилер авна. Тэгээ Батмэсээр бадарна. Би тэр base mace-ийг бол нинийхийг дуурайхгүй л гэж бодож чинь шууд яг eye makeup болон contour контрач мэдхгүй юу ч гэсэн харж байгаа л болъё гэж бодож чинь. Ямар ч гэсэн base бол би ингэж өөрийнхоороо л тавьчлаа. Одоо надад нэг бэлдэх цагийн хугацаа байна. Тэгээд гэс энийг яахгүй. Тэгээд жага би бас яг фитнестэй удирсан. Тэгэл гэс орж ирэл нүрэ удал гарна да. Тэгээд одоо павдер тахж байна. За ийм нутаг павдраар тэгээд багцаар авч байгаа сайхан шахмал павдраар тэгэнгүүтээ ийм спрей. За одоо хатаачих хоорондоо биш үү? Саяны бодолтой нэг сайн хараатах заяа дахиад. Одоо тэгэнгүүт биш үү? Энэ плаш нь жоохон улбар шар юм шиг харагдаж байна надаа. Тэгээд надад улбар шар плаш байна уу харцгаая. Тэгэнгүүт одоо би улбар шарангийн плаш тавина. Хоёр төрлийн улбар шаранг байна. Нэг нь болохоор ийм улбар шар. Энэ бол арай тийм цайвар юм шиг санагдаад энийг боллоо. Тэгээд нөгөөх нь болохоор энэ улбар шар. Энэ бас ийм бас байна. Тэгээд холиод тавьчих тийм үү? Юу ч гэсэн тавьж үзье зэ. Би өмнө юусэн юм улбар шарыг хэрэглэж байгаа. Үгүй иргэн дээрээ тавих байсан уу? Би өөрөө болохоор өөрөө нүрээ бодохдоо би иргэн дээрээ тавьдаг хгүй энд бол тавиагүй байсан байна. Ер нь бол плаш амир ингэж л тавих хэрэгтэй юм байна. Гэцгээд шахнан дээр л тавьсан байх шиг байх юм. Тэнгүүтээ хамарныхаа голдоо бас тавьчих энд. За плаш бол юм байна. За тэгээ хөмсгөө будахтаа болохоор энэ бол ийм нэлээд бараан бор ашигласан байна. Гэхдээ арайч миний ашигладаг борыг бодвол арай гайгүй цайвар юм шиг байна. Би болохоор энэ голын өнгийг ашиглах гэж байна. Тэгээд хөмсгөөс авч. Тэгээд энэ амир тэгшгүй хөмсгтэй байна. Минийх юм жоохон ийм арч гэдэг жоохон тийм нумарсан бохгүй юу. Тэгээд би бол амар хөмсгөө бол тэгшин засмаар л дааш тэгэнгүүт одоо энэ хэсгийг ингээ хусангууд би өөрөө зурж чадахгүй. Тэгээд юм хэвээрэл одоо байглаас төрсөн хөмсгөр үл байна да. Энэ төгсгөл нь энэ арай жоохон бүтгэн санагдаад байна. Тийм болохоор би төгсгөлийн жоохон хар өнгөөр хэлээ. Одоо хамар амир өөр харагдаж байна миний эдгээс. Тэгтээ яг үзье заяа. Жоохон өөр хийх гэж. За ямар ч байсан тийм нарийнхан бол биш юм байна. Тэгэхээр штэ би ингэж гэж бодож байна. За ямар ч гэсэн энийг бол ингэж тавьчих. Иймэрхүү тавьчихгүй. За үзье. Бас нэгч тод биш мэн. Гол нь энэ хоёр нь жоохон тод юм байна тий. Тэгээд жоохон одооныга дуусчаад дахиж улбар шараар жоохон плаштгал юм байна. Ийм байна. Арай л тод болчлоо тий. Тэгээд улбар шараар заяа одоо энэ хамарныхаа энэ хар доотолт ингэж яхаа яацсан. Тэгээд
Одоо хоёр талын бэй кичи. За тэгэнгүүтээ байж штэ би контур тавина. Бор өнгөөр. Ер нь энэ хэсэгтээ нэлээд тавьсан юм шиг харагдаад байх юм. Тэгэнгүүтээ арай жоохон бүдэг бор авч агаад энд нь ингэ тавьчих. Энд нь жоохон багыг тавихгүй л энэ плаштаа жоохон хавлах юм шиг байна. Тэгээд энэ хэсэгт нь бас тавиад. Ер нь бол энэ улбар шар плаш бараг л нөгөө нэг гэрээс өдөр шиг харагдаж байна. Тэгэхээр нэг ингээл тавьчих. Тэгээ нөгөө талд нь ихсэн адилхан. Энэ жоохон плашныхаа доор гэрээс өдрөө тавьсан юм шиг байна. Тэгэхээр ингээд. За ингэсэн заяа. Одоо ийм бейс тавьсан. За би нүдээ бодохдаа. За эхлээд ямар ч байсан энэ жоохон шаргал саяны энэ плаш тавьсан улбар шараараа бодъё гэж бодлоо. Ингээд эхлээд нийлэнхүүд нь зүгээр ингээд өнгө оруулчихъя гэж бодож байна. Гол нь энэ чинь нэг тийм жоохон фокси юм байна. Тэгэхээр яг энэ гаднах хэсэг рүү ингэж энэ суур шаргалангөө нэлээ уусгаж өгвөл илүү дээр харагдах баг. Ингээд суур шаргалаад ийм улбар шар өнгөө тавьсан. Одоо жоохон ийм тод бор. Одоо би бол энэ юм уу эхлээд энэ борыг тавьчих гэж бодож байна. Энэ иймэрхүү бор байна. Энүүгээрээ болохоор ингэж жоохон дотор талын будна. Тэгэд үеч савж хаад энэ хэсгийг бодчих. Тэгээ будахтаа саяны энэ шаргал өнгөтэйгоо жоохон уусгаад холдуулаад ингээд бутчихна. Гол нь энэ юугаа бутах юм бэ? Энэ та жоохон арай гадна талын хэсгийг ингэж бутна. Тэнгүүтээ бас доотлын хэсгийг том багсаар дахиад жоохон хацруулчих. За нэг юм. Бидтэй адилхан болох үгүйг нь мэдэхгүй байна. Зүгээр туршилт шүү. Тэгэнгүүт бүр дахиад бараанаар заяо. Одоо ер нь бол энэ үү. Тэгтээ ер нь бол энэ жоохон үнсэн ийм бараанаар дахиад бүр дотор талын бутах юм байна та. Ингээд тэгэнгүүтээ энэ жоохон энэ хэсэгтээ бас ингээд тавьчих юм байна. Ингэж харагдаж байна. Одоо ингэ харангуут ер нь нэлийн гайгүй адилхан л харагдаж таарда. Одоо тэгэнгүүтээ ийм шаргал саа юу улбар шар саач байхгүй л нь одоо бас. Миний харж байгаагаар бол энэ ягаан саа хэрнээ шаргал болон ягаан сааг холцсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор эхлээд би ийм шаргал энэ сааг тавина. Яг гол хэсэгтээ шаргал саагаа тавьсан. Одоо нэмээд энэ ягааныг тавья гэж бодож байна. Нүднийхаа доотлолт бас нэг юм жоохон ягаан туяатай хэрнээ ийм бор өнгөөр явцсан байгаад байгаа хгүй юу. Тэгээ би энийг одоо яаж хийх юм бол ийм одоо ийм жоохон бор хэрнээ ягаан туяатай ийм уруулны нүд болон нүдний харанд байгаа хгүй юу. Тэрүүгээрээ би энэгээр ингээд тавьчих. Тэнгүүтээ waterline-а бас бодох хэрэгтэй. Эхлээд энэ жоохон гэрэл тавьчих нүүрэндээ. Нэг авч агаад ийм шүү за ийм нарийнхан багсараа эгясаад
За ийм байна. Одоо би ийм цагааныг авч агаад энэ нүдний ухархаанд энэ ок. Одоо энэ хэсэгтээ саа тавина. Ихэнгүүтээ бас өмсгөнийхөө энд тавина. Энэ ер нь бол амар глови харагдаад байгаа байхгүй юу? Одоо энэ мейкап. Гэхдээ би тийм oily болохгүй тул юм хайлайтераа ингээд хацралгаа оруулаад илүү тийм гялалцсан харагдуулчихна. Ингүүтээ одоо ингийн байна зөө. Энэ чинь жоохон тийм foxy eye хийж. Тэгэхээр би одоо ийм бор харанд авч агаад одоо энэ хэсгийг жоохон хэцүү зөө. Тэгээ тэрнээс өмнө юу ч гэсэн юу ячцээ. Энэ хамарныхаа энийг босгоч. Одоо ийм харанд аавн заяа. Тэгэнгүүтээ ингэж татчихагаад ингээд яа. Харагдчих нь одоо ингээд юм жоохон юу болцсон байгаа. За одоо ер нь бол нэг иймэрхүү байна. Тэгэнгүүтээ за доотлын сормос зурх юм байна заа ямар ч гэсэн. Тэгээд бас ингээд жоохон юу тавих юм байна. Доотлын eyeliner гэх үү нэг одоо. За мэдгүй нэг иймэрхүү юм тавилаа би сая. Тэгэнгүүтээ баахан сормос. За нөгөө тал нь гэж амар л юм болох та. За энэних жоохон фейлцэн гэхдээ сормос авч байгааг болчихгоо. Одоо би контур тавина. Контур л надад бол easy шүү дээ бас. За энэ бол нэг тийм жоохон юм дээш байгаа. Тэ нэг ийм харж байна. Ийм контур байна. За энд тэнгүүтээ энд нэг юм тий. Нөгөөчлөх юм. За одоо энэ бүдүүн контураар давхарлаж байна. За тэгээд одоо сормоос наахта болохоор тийм жоохон натуралыг наах юм байна. За би болохоор ийм сормоос сонгож наах чинь ийм сормоосоо наачлаа. Одоо би болохоор сормоосоо будна. Наас сормоосоо бас доотлого сормоостой хамт. Тэгээ сая би уруулаа хүрээлсэн байна. Энэ саяны нүдээ зурсан ийм бор харанд байгаа. Тэгээд бичлэгийг мартчих. Уруулаа хүрээлэхдээ болохоор энэ дээдлийн энэ хэсэгт нь л ингэж тавьчихсан. Тэгээд доошоогоо бас ингэж тавьсан. Одоо болохоор би уруулаа бодохдоо ийм энэ уруул болохоор нинний уруул ийм бейж өнгөтэй байна. Тэгээд надад бас яг ийм бодог байгаа болохоор би одоо ийм Fleur Nose-ийн ийм өнгөтэй ийм бодгаар уруулаа бодож байна. Энэ арай жоохон улаан өнгө жоохон дутуу байгаа юм санагдчихлаа. Тийм болохоор би дахиад ийм wake make-ийн ийм одоо ийм өнгөтэй бодгаар ингээд хэсэгт нь тэгээд дотор хэсэгт нь ингүүл арай гайг харагдчих тий. За би нүрээ бодоод дууссан. Ойроос харангууд миний бодолт нэг юм байна. Тэгээд бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Bye bye.